бас эрдсэндээ орчоод бас гараа явсан гişүүдээ бас уриалж байна. Орж ирээд хэдүүлээ ажиллаа хийцгээе. Манай Наранбаатар дарга бас ерөн зөөлөн үнэлтэд бас зөөлчлөөд байгаа юм уу? Хууль байхгүй шаардлага тавиал ингээл байнгын орны даргалууд арьцаагаад байгаа юм. Тийм учраас гişүүдээ бас орж ирээд ажиллаа хийцгээе гэж уриалмаар байна. Хоёрдугаар хэдүүлээ нэг зүйлийг одоо ойлгоцгоомоор байна. Эрх мэдлийн төвлөрлийг л уг нь сааруулна гэж маш олон жил яриад энэ чиг үүргийдийг шилжүүлэх асуудал зөвхөн хувийн хвшил биш юм байна. Орон нутаг руу шилжүүлэх, орон нутаг руу, аймаг руу, нийслэл рүү, сум дүүрэг рүү шилжүүлэх асуудал юм байна гэж бид нар хууль баталсан. Тэгээ орон нутгийг энэ зам харгууга бариа гэдэг чиг үүргийг өгсөн. Энэ нэгжийн хууль бол хэрэгжээд одоо 3-4 жил болж шүү. Хуучин бүх зүйлүүдийг энэ төвлөрүүлээ шийддэг байсан бол орон нутаг одоо аж ахуйн нэгжийн олгаалсан татвар болон тодорхой орон нутгийн төсөвт ордог энэ татваруудыг зориултын дагуу ашиглаа гэдэг л шаардлагыг бид нар тавиад байгаа шүү дээ. Сая тэгээд ярьж л байна. Энэ туулын урдны зам дээр байгаа мөнгийг аваад тэтгэвэр нэмээч гээд замын хураамжийг чинь замд нь зарцуулна гэдэг хуультай байхгүй. Хэдүүлээ ингээд нэг юм попурлтоор улс төр хийх юм төр бол амархаа. Тэгэхдээ энэ өөрөө эргээд зориултын бус зарж гин үү? Өөр зүйлүүдээс аваад ингээд санхүүжүүлээд байна уу гэдэг энэ төр бол тусдаа асуудал байна. За хоёрдугаарт энэ барилга болон замын тухай хууль, замын хууль тогтоомжтой холбоотой хуулиар энэ төсөв төртүүдийг нь тогтоодог барилга хөгжлийн төвөөсөө эхлээд энэ замын хөгжлийн төвүүд байж байгаа. Үнэхээр энэ асуудлуудыг мэдээгүй л тийшээ ингээд алтанд бичгээ явуулаа ч юм уу гişүүд нь мэдэж болно шүү дээ. Юмыг нэг ус төржүүлэхтэй их гаргүй. Тэгэхээр хэдүүлээ нөгөө орон нутгийг энэ асуудлыг чи хариуцаа төсөв мөнгө гаргаа гэчихэд одоо ингээд булаацалтаад яг улсын хурлын маань асуудал маань нийслэлийн иргэдийн хурлын хурал шиг л ингээд чиг үүрэг булаацалтаал тийшээ гүйж ороод хутгалтаад ингээд ивэх юм. Тэгээ энэ маягаараа ерөн орон нутгуудад том төслүүдийг хэрэгжүүлэх болцоо олохгүй юм байна. Одоо өмнө аймаг чинь бас 500 тэрбум бонд усгацсан эрчим хүчний их усүр барьныг явьж байгаа. Энэ дээр бас л хутгалдах юм байна. Болохгүй хян чалгая. Тэгэхээр хэдүүлээ нөгөө юмд одоо нөгөө чиг үүргийн хэрчилт буюу энэ чиг үүрийг орон нутаг гэсэн бол эндээ одоо хуулийн дагуу явж байгаа энэ үйл ажиллагаан дээр нь хуулийн хүрээндээ л асуудлуудаа хандмаар байна. Үнэхээр тэр төсөв өртөгтэй холбоотой юм байдаг бол тэр барилга хөгжлийн төв байт юм уу, замын хөгжлийн төвлөр нь алтан бичгээ явуулаад эсвэл тэднүүрийг дуудаал энэ дээр нээлттэй сонсч болно шүү дээ. Тэр ийм зүйлүүд байх юм. Тэгээ ерөн зөв бүх зүйлүүдийг ингээ улсын хурал татаж явж хутгалдаж шийдэх ёстой гэж одоо энэ явах юм бол энэ ус төржилтийн одоо энэ үүмийн дунд чи юу шийдсэн юм бэ сүүлийн 30 жил том төслүүд яваагүй үсттэй. Яг бид том л гэдэг байна. Асуудлууд нь хоримтлагдаад байгаа учраас томорцсон болохоос биш энийг чи аль дээр шийдсэн бол шийдэгдэл явчих байсан асуудал. Тэгэхээр бид энэ орон нутгийн эрх мэдлөө одоо хутгалдаж орж энд улсын хурал биш нийслэлийн иргэдийн хурал болох гээд байгаа энэ одоо зүйлүүдээрээ хэдүүлээ бас болио. Үнэхээр асуудал өвд тэр хүмүүсүүдийн албаны хүмүүсийн дуудаад уулзаж хилцүүлгээ нээлттэйгээр сонс бүрэн болцоо нь байна. Энэ зүйлүүдэд ингэж явах ёстой. Түүнээс биш бүх зүйлүүдийг энд мэднэ, энд шийднэ гэх юм бол одоо энэ ус чинь 126 гэдэг дээрээс бүхнийг мэдгч л болчиход байна шүү дээ. Тэгэхээр орон нутгийн шат чаданд нь сонгогдсон ард түмнээ сонгогчод байгаа тэр төлөөлөгч нар ч бас юу хийх юм бэ? Тэр нэгжийн үйл чи юу болох юм бэ? Хот тосгоны үйл чи юу болох юм бэ? Төсвийн үйл чи юу болох юм бэ? Бид хэд л өөрсдөө батлаад өгсөн шүү дээ. Хэрэгжүүлгээд үүрэг өгсөн. Тэгэхээр ийм зүйлүүдээр ус төрчихгүй ингээд асуудал цаашдаа олон хоороо шийдэд явъя.